энэ удаад багш нь Excel програмд ажлын хуудасуудтай ажиллах командуудыг тайлбарлаж хичээлээ бэлтгэлээ. За бид нэр sheet 1 дээр нэгэн байгууллагын тийм ээ 5 ажилтнтай нэгэн байгууллагын цалин тооцоолсон. За одоо энийг одоо ажлын хуудастай хэрхэн ажиллах вэ? За ажлын хуудастай ажиллах командууд нь sheet 1 гэдэг дээр маусны барууныг дарахад гарч ирэх командуудыг хэлнэ. Өөрөөр хэлбэл insert, delete, rename гэх мэтлэн. За Excel програмд ажлын хуудасуудыг бид нэр sheet гэж нэрлэдэг. За ажлын хуудас шинээр оруулахаар бол аль нэг sheet-эн дээр маусны барууныг дарж агаад insert. Маусны барууныг дарж агаад insert. За тэгэнгүүт worksheet одоо нэмэгдэж байна тийм ээ. За 4 гэсэн ажлын хуудас нэмэгдэж байна. За дараа нь delete гэвэл тухайн ажлын хуудас устж байна. За устгах уу гэж delete гингүүт тухайн ажлын хуудас маань устгах жишээтэй. За дараа нь rename гэж байна. За rename. За нэрийг нь өөрчлөх. За өөрөөр хэлбэл энийг бүгдөө цалин гэд нэрлэж. За цалин тооцоолсон одоо sheet юм байна гэж ойлгоно гэсэн үг байна. За дараагийн команд нь move or copy. За энэ бол маш чухал хэрэглэгддэг команд. За бид нэр Word дээр хэрвээ одоо ажлын хуудсыг page дээр байгаа өгөгдлүүдийг хуулахдаа одоо курсороор идэвхжүүлж аваад copy paste командыг өгж болдог байсан. Харин Excel дээр бид нэр copy paste гэж байгаа sheet дээр тавигдахлаар за одоо нүдний маань нөгөө зохион байгуулалт энэ маань алдагддаг. За тийм учраас sheet-ийг тэр чигээр нь хуулахдаа маусны барууныг дарж аваад move or copy. За тэгээд book нэг дотроо тийм ээ. За тухайн sheet-ийг тийм ээ цалин гэдэг sheet-ийг хаашаа оруулах вэ? За би одоо цалин гэдэг sheet-ийг 4-р sheet рүү хуулъя. За тэгээд доотлолт нь grid copy гэдэг чигтийг одоо сонгохгүй болвол тэр маань одоо үүсдэггүй, хуулагддаггүй байна. За бүгдээрээ цалин гэдэг sheet-н дотор байсан өгөгдлүүд маань за цалин 2 гэж sheet 4 рүү хуулагдаж байгаа бүгдээр харж байна тийм ээ. За тэгээд ажлын хуудсыг ясаа. Яг ижлэхнээр нь хуулаа тавих боломжтой гэсэн үг байна. За дараа тухайн ажлын хуудсыг шинэ бүк үүсгэж агаад хуулж болно. За тэнгууд нөгөө цалин гэдэг маань ясан цоо шинэ бүк 2 дээр хуулагдаад тавигдж байна. За энэ бас их хэрэглэгддэг команд байна. За дараа нь protect sheet гэж байна. Protect sheet. За энэ маань нөгөө sheet-ийг хамгаалах. За password гэж байна тий. За тухайн sheet-тэй ажиллахад password гэж нэвтрэнэ гэсэн үг байна. За багш нь энэ тохиолдолд нэг password оруулъя. 1 2 3 гэдээ оруулъя. За тэнгууд доошогоо энэ allow all users of this worksheet to юу хийхийг нь зөвшөөрөх юм бэ? За select locked cell буюу нүднүүдийг идэвхжүүлэхийг нь одоо юу буцаад одоо цоожийг нь тайлахыг нь зөвшөөрнө гэж байна тийм ээ пассвортыг хийж байгаа тохиолдолд. За тэгээд доошогоо нөгөө пассворт хийгээгүй тохиолдолд ямар үйлдэлүүдийг зөвшөөрөх юм бэ? Тэргээ чагталж өгч болно гэсэн. За пассвортыг хийж нэвтрээгүй хэрэглэгчид за нүдийг форматлах, багныг форматлах тийм ээ эсвэл баг нь нэмэх, мөр нэмэх, хайперлинк холбоос оруулах энэ гэх мэтлэн үйлдэлүүдийг зөвшөөрөхөөр бол чагтлаад өгнө гэсэн үг байна. За тэгээд окей. За тэгмүүд дахиад пассвортаа баталгаажуулаад оруулах хэрэгтэй. За тэгээд окей. За тэгмүүд одоо цалин 1 гэдэг баг маань цоожлогдсон баг. За энэ баган дээр би нэг энэ шитэн дээр би нэг баг нь оруулах гэдэг. Тэнгүүд нөгөө командууд маань бүгд идэвхжихгүй. Бүгд өгөгдлийг устгах гад үзье. За идэвхжүүллээ, delete тавьчих. За энэ бол зөвхөн одоо унших гормоор нэгдсэн хамгаалагдсан шийд гэдгийг анхааруулах мессеж гарч ирж байгаа. За буцаагаад үнийг одоо энэ дээр ямар нэг өөрчлөлтийг хийхээр бол unprotect гэд пассвортаа хийгээд за одоо би энэ дээр нэг баг нэмэх гээд үзье. Бидний команд идэвхжиж ирж байгаа. За ингэж хэрэглэгддэг байна. За tab color буюу одоо тухайн одоо энэ шитийг одоо өнгөөр ялгаж тийм ээ ялгаж харуулхад бид нэр tab color ашиглана гэсэн үг. За hide. За тухайн шитийг нуу. За hide гэчээд нуусан шитийг гаргахад аль нэг шит дээр маусны барууныг дарахад ан hide гэж үүдэг. Тэгээд нуусан одоо шитүүд маань гарч ирээд за ил гарах гэж байгаа шитээ сонгоод окей гэхлээр буцаад гараад ирдэг гэсэн үг. За
За select all sheet буюу бүх шитүүдийг идэвхжүүлэхэд бид нэр одоо курсорыг ингээд чирээд явах хэцүү тийм ээ. Курсороор идэвхжүүлэх боломжгүй. За тийм учраас бид нар нөгөө ажлын хуудастай ажилтдаг командуудыг гаргаж ирж байгаа select all командыг өгдөг гэсэн үг байна. За ерөнхийдөө Excel-ийн ажлын хуудастай ажилтдаг дараах командууд байдаг бахнэ.